За тэгэхээр манайхаа хүний амьдралын амин чухал хэрэгцээ юу юм бэ? Та нар маань юу гэж бодож байна? Алт мөнгө цуглуулах юм уу? Албан тушаалд хүрэх юм уу? Эсвэл албан нэртэй болох юм болов уу? Юу гэж бодож байна? Хичнээн албан тушаалтай болсон ч гэсэн, алт мөнгө цуглуулсан ч гэсэн, алдар нэрд хүрсэн ч гэсэн хүн усал уухгүй болвол 7 хоног амьд байж чаддсан байна. Харамсалтай нь хүмүүсээ бидний одоо амин чухал хэрэгцээ болсон цэвэр усны нөөц сүүлийн жилүүдэд бол дэлхийд нийтээр маш эрчимтэй хомсдож байгаа. За энэ хомсож байгаа нэг шалтгаан бол яхаа аргагүй хүмүүс бидний өдөр тутамдаа хайдаг хог хаягдал. Уг нь дэлхийн гадаргуугийн одоо 70% нь бол усаар бүрхэгдсэн байдаг. Гэхдээ зөвхөн 1% нь л хүн төрөлхтний уух боломжтой, шууд уух боломжтой цэвэр ус байдаг. Бусад нь далаад ингээс Монгол улсын маань ирээдүйд болсон 2030 2040 онд яг одоо Монгол улсыг хөгжил цэцгэлтэнд одоо урайлж хөдөлмөрлөж явах тэр залуустаа хог хаяглалын тухай ойлголт, гол мөрний тухай зөв ойлголтыг өгөх нь зүйтэйгээд яг одоо бид нар одоо зүүн бүсийн Багнуур хот, Сүхбаатар аймаг, Дорнод аймаг, за Хинтээ аймгийн залуучуудад сургалт хийх гэж байна. За, усгүй болоод байгаа гол шалтгаанууд гэж байгаа. Нэгдүгээр дэлхийн дулаалал гэдэгт одоо техник, технологийн хөгжил, үйлдвэрлэлийн хөгжил гэдээ маш олон юм нөлөөлдөг тийм. За, хоёрдугаарт бол хог хаягдал. Энэ удаа би хог хаягдлын талаар ярина. Хог хаягдлаа хамаа замбраагүй хаяад байгаа учраас бид нар усаа хордуулад эргээд өөрсдөө хордоод байгаа. Хог хаягдал гэж ер нь юу байдгийг гэж мэдэхгүй байсан. Энэ сургалтаар би хог хаягвал өөрт нь олон өрөөлт нь гэр бүлийнхэнд нь хор нөлөө тарахыг ойлгож авсан. Энэхүү сургалтын хүрээнд болохоор яг миний хамгийн сайн ойлгож авсан зүйл бол хогийг бид нар шатаах тусмаа бүр их биднэрт хор нөлөөтэй байд юм байна. Хар туглагын ялгар тийм байна. Энэ хор тавдар туслах үндэс болдгийм байна гэдгийг мэдэж авсан. Ангиллахыг хүсвэл багахан хэмжээний ингээд хичээл зүтгэл гарахад л хангалттай. Өөдөө айсан чил өөрийн толгой дээр ихчээр нэг тийм ойлголттой олж чадсан. Энэ сав манад айлтай ирсэн. Гэтэл энэ сав дотор ерөөсөө хүнсний бүтээгдэхүүн хийж болохгүй юм байлээ. Би мэдхгүйс учраас 2 жилийн өмнө айлтай найрыг нуугаад хүүхдтэй өгчсөн. Одоо бүтлээ хамсдаг. Яг тэгэхээр би түр юу ч мэддэггүй байсан учраас ийм хувцас дотор штэ гадна доод талд нь тэмдэглээнүүд байдаг. Та нар бүгдээ очиж хараарай. 3 жил дотор 1, 2, 3, 4, 5, 6, 7 хүртэл хэмжих яваа. Ямар ч тэмдэглэгээгүй хувцас хүртэл байдаг. Дэлхийн улс орнууд одоо юутай дарагдаад юугаа шийдэх гээд бүр хэцүү байгаа гэлээ. Хог яг үнэ хамгийн хэцүү хог хаягдал энэ хувцас гэж урууд ороод байгаа. Хог баг хаяхыг л зөвлөндөө. Нэг дэлхийгээ хайрлахыг л ойлгох. Хог хаягдлыг өөрөө амьтад хэрвээ өгөх юм бол амьтад өгч бидний сүлд нь тэднийг хэрэглээд өөрсдөө ч гэсэн аюул тулгарна. Ангийнхан даяны хичээлийн талаар заа. Машин дээр болохгүй. Тэгэх юм бол машин чинь баахан хортой байдаг үстэй. Тэр олон голын усанд орж ирнэ. Голын усанд ороход гол юм байдаг. Загас цараа. Нөгөө загас цараа гэж хордог үстэй. Голын модуудыг хайрлах хэрэгтэй. Хог баг гаргахын тулд ер нь айгүй хэмнэлттэй хувцас удаан өмсөж дэлгүүр орохдоо ер нь хүнс юунуудаа бүгдийг нь давуу утандаа хийгээ. Нэг ширхэг усны савтай болоод хуванцар усны саваас татгалзах. Бидний хайсан хогийг амьтад иддэг. Тэгээд амьтдын бид өөртөө иддэг болохоор хогоо аль алах хаяхгүй байх. Давуу утаал авчих хэрэгтэй мэн гэдэгтэй байна. Бүх төрлийн гэлгарууд та нар яалтчгүй хэрэглэсэн тохиолдолд доторхын маш сайхан цэвэрлээд хатаагаад жижиглээд нэг л гэлгарууд нь хураагаад байв. Ингэж хураасаар агаад 1 сар 2 сар болоод одоо хадгалаад нэлээд олон болж шүү дээ. Тэнгуут нь би дахиад тавьж тушаачдаг байхгүй юу? Лоруу хуванцрыг хайснаар гол мөрөнд яаж
нөлөөлдөг тий гол мөрөнд амьдарч байгаа тэр далайн амьтдад яаж нөлөөлж байгааг хамгийн сайн ойлгосон. Хог гэж харахаас гадна ашиг гэж харах хэрэгтэй. 500 жилийн дараа миний үр хүүхэд тий миний үр удам маань одоо тэр миний хайсан зүйлд ингээд тэр хүүхдүүдэд би өөрөө хордуулж ийн гэдгийг аягүй сайн ойлгосон. За хүүхэд залуусыг хогны ойлголтыг нэмэгдүүлэхээс гадна нэгэнт одоо амьдралын хэм маяг тогтсон ч гэсэн томчуудын хөвшлийг өөрчлөх тал дээр энэ дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газраас анхаарч байгаа юм байна. Тийм учраас яг хэрлэн гол сав газар дагсан аймаг сумдын төрийн байгууллагын энэ аяны хүрээнд аль хэдийн хогоо англиад эхэлчихсэн байсан. Хог хаягдал пластик хог гэсэн хоёр англиар хийж байгаа. Би одоо энэ ямиг ууж дуусны дараа ундааг болоо цэвэр усаар зайлаад ямар хоо нэг болох хэмжээгээр нь багасгаад тэгээд ийм хогийн савнд хийж ялгаад жийлж үзээд хадгалах савнд хоёр англиар болоо хадгалаад явж байгаа. Бүтэц орон тооны асуудал яг одоохондоо бэлэн болоогүй байна. За энэ асуудал яригч чинь утгагүй шийдэгдэх байх. Хоёр дахь түүхэд материалуудыг одоо зэрэгэлдээ аймаг сумуудаас тээвэрлээд авч ирж өгөөд ингээд өөрсөнд нь бас ашигтай байхаар бол бид бүхэн бас харилцаа хамт ажиллахад бэлэн байгаа. За улс орны ирээдүй болсон хүүхэд залуучууд нь хогоо ойлгодог, томчууд нь хогоо ангилдаг. Ангилсан хогийг нь давхрын одоо үйлдвэрүүд аваад дахин боловсруулчих ийм жижигхэн цикл, ийм жижигхэн тойргийг бий болгохын тулд энэ дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газрынханаас яг зорилго чигээ болгоод ажиллаж байгаа юм байлээ. Хүн болгон энэ хэрэглээндээ анхаарад яалтчгүй хэрэгэлсэн хогоо одоо ангилж хайдаг болоод ангилсных нь давхрын үйлдвэрүүд аваад ажиллаждаг. Давхрын үйлдвэрүүдийг энэ төр засгаас одоо дэмжиждэг ийм жижигхэн цикл бий болчих юм бол манай бас хоггүй болох бүрэн боломжтой. Тийм учраас одоо энэ байгууллагын хамт олонд чин сэтгэлээсээ талархаж байна.